Бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн видео гэх юм бол Токиогийн их сургуулийн буюу Токио Токиогийн их сургууль тэгээд шийдвэрэг буюу төвлөрөх чадвар буюу төвлөрөх хүч зорилготой. Тэнгүүд нэг Токиогийн их сургуулийн төвлөрөх чадварын талаар бичсэн ном байгаа. Тэгээд энэ номны талаар энэ номыг уншаад миний хувьд одоо яг ойлгосон зүйлсийн хандлаар бас урт авсан зүйлийн хандлаар өнөөдөр ерөөдөө төр мөнгөөр ярилцаад та бүхэнд явна. Тэгээд өнөөдрийн үед гэх юм бол яг энэ номыг би уншаад 4 сар болсон. Энэ ном намайг N1 буюу төвшин авахд хамгийн одоо хэрэг болсон ном гэж хэлнэ. Тэгээд энэ номны эхний бүлэг дэс нэхлээ ярилцъя. Тэгээд эхний бүлэг дээр нь болохоор юу гэж харж байгаа гэхээр энэ номон дээр та төвлөрөх чадвараа хөгжүүлэхийн тулд одоо Токиогийн их сургуулийн оюутнууд нь болохоор ягаад энэ номыг бичсэн бэ гэхээр Токиогийн их сургуулийн оюутнууд нь гэх юм бол яг нэг Токиогийн сургууль маань өөрөө дэлхийн бас нэлийн топ их сургуулиудын нэг бас дэх үед бас Азийн номын их сургууль байсан. Тэгээ Японы мэдээж хэрэг номын их сургууль. Тэгээ энэ сургуулийн оюутнуудын судалгаагаар болох юм бол төвлөрөх чадвар нь маш өндөр хэмжээнд байдаг нотлогдсон. Тэгэд яагаад энэ сургуулийн оюутнууд нь одоо жирийн сургуулийн оюутнуудаас илүү төвлөрөх чадвар нь тийм өндөр байгаад байгаа юм бэ гэдэг зүйлийг одоо энэ судалгаа хийгээд энэ номд бичсэн байсан. Тэгээ энэ номны эхний бүлэг сэдв нь болохоор та яг төвлөрөх чадвартай болохын тулд одоо майномери гэж ярьдаг. Тэгээ энийг болохоор ойлгож энэ зүйлийг одоо мэдэх хэрэгтэй гэдэг зүйл гарчирсан. Тэгээд энэ майномери гэдэг нь маань болохоор юу гэсэн утгатай ойлголт вэ? Ингэнгүүт яг нэг орчуулах юм бол майномери гэдэг нь болохоор яг нэг урагшаа арах сэтгэлгээ буюу урагшлах сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэдэг нь. Тэгээд энэ яг номон дээр болохоор яг энэ майномери гэдгийг яг юу тайлбарсан байсан бэ гэнгүүт та энэ сэтгэл ягаад энэ төвлөрөх чадварт энэ гол зүйл хэрэгтэй юм бэ гэнгүүт майномери гэдэг нь та яг нэг хин нэг нэр хилүүлэхгүйгээр хин нэг нэр яасан ямар нэг тушаал байрлал ямар зүйл байхгүйгээр одоо аав ээжээсээ ч гэдэг юм уу чи энийгээ хийгээд өгөөч ингэж өгөөч гэж хэлээд өглөлдөг тохиол маш байдаг шүү дээ. Тэгж хэлүүлэхгүйгээр өөрийнхөө хүслээр тийм ээ өөрийнхөө ингээд хин ямар ч хүний тийм оролцоогоор гадны нөлөөгөөр өөрийнхөө хүслээр ингэж хийгээд тэр зүйлдээ ингээд дурлж хийхийг хэлээд байгаа юм л да. Тэгээ энийг болохоор майномери гэж номонд нэрлсэн байлээ. Ингээд оруулж өгсөн байлаа. Тэгээд Токиогийн сургуулийг оюутнууд судалгаа аваад ингээд үзэхэд майномери нэг хангай гэдэг яг нэг урагшаа тэмүүсэн тийм сэтгэлгээтэй оюутнууд нь яг тийм сэтгэлгээтэй байсан ба. Тэгээд энэ дээр энийг бас нэг судалгааны үндэстэй нотлогдсон. Тэгээд энэ номны бүлэг зүйлийн эхлэлийн гол зүйл нь юу гэж хэлсэн бэ гэхээр та төлөвлөж эхлэх гэж байгаа бол хамгийн ихний гол зүйл нь зорилгоо тодорхойлох гэсэн зүйл. Та юуны тулд төвлөрөх гэж байгаа нь юуны тулд хичээл хийх гээд байгаа гэдэг зүйлийг тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгвэл миний хувьд хэм бол яг N1 гэдэг шалгалтыг тэнцэхийн тулд Японд хийхээс өөр аргагүй байна. Тэ Японд N1-тэй бэлтгэхээс өөр аргагүй байна гэж тодорхойлсон. За тэгээ номон дээр бичсэн хоёр дахь зүйл нь болохоор зорилгоо тодорхой болгочлоо. Тэнгүүд зорилгоо тодорхойлсоны үндсэн дээр та зорилготой хүрэх алхмуудыг ингээд төлөвлөө тодорхойлох хэрэгтэй гэсэн. За хэдийн хугацаанд хүрэх юм бэ? Та номон дээр бичсэн болохоор та хэдийн их хугацаанд одоо тэр шалгалтанд хүрэх гэж байгаа. Шалгалт одоо миний хувьд хэм бол шалгалт 7 сард байлаа. 7 сарын өмнөөс би ингээд бэлдэх хугацаагаа бэлдэх шүү дээ. Та хэдийн хэрэг хугацаанд бэлдээд хэдийн хугацаанд одоо хүрэх гэж байгаа гэдэг зүйлээ тодорхойлчлаа тийм ээ. Тэнгүүдээ тэндээс алхмууд тэр алхмуудад та ямар ном ямар зүйлээс бэлдэх гэж хэлэх гэсэн. Бид зүйлээ тодорхойлох хэрэгтэй гэсэн. За тэгээд энэ номон дээр гарч байгаа бас нэг одоо зорилгоо тодорхойлолцлоо гэмэд 3 дахь гол зүйл нь номон дээр гэсэн 3 зүйл наддаггүйхан гэж байгаа. Тэр нь болохоор сэтгэл ханамж. Одоо яг нэг та энэ зүйлийг хийгээд ямар нэг зүйл сэтгэл ханамж гэсэн. Одоо яг юу гэдгийг маш олон хүмүүсээс ийм зүйлийг сонсч ирсэн л та би хийгээд үр дүнд хүрдэггүй гэж хүмүүс ихэ ярьдэн шүү дээ. Одоо би жил 2 жил хийгээд яг өрн дээр ингээд хийгээд байгаа мөртлөө ямар ч үр дүн гарахгүй сайжирцгаад юм мэдэх юм аа. Тэгээд нэг ингээд төвлөрөх чадвараа алдаад төвлөрч чадахгүй болоод эцэст нь ингээд болсон бууж өгсөн хүмүүс маш их байдаг. Тэгээд энэ хүмүүс яасан бэ гэхээр эхнээс ахуулаад наддаггүйхан буюу яг нэг өөр сэтгэл ханамжаа ингээд ойлгоогүй байсан гэсэн үг байхгүй. Тэнгүүд яаж сэтгэл ханамжаа ойлгох хэрэгтэй юм бэ? Та хийгээд өний үр дүн ч өөр ингээд баг гарч ирдэг. Тэнгүүд баг гарах бүрдээ та тэр зүйл сэтгэл ханамж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Жишээ нь одоо юу гэдгийг бэлдэж эхлээд 7 хоногийн дараа одоо үгс хэлж эхлээд ханц хэлж эхлээд 7 хоногийн дараа
Тэгээд 7 хоногийн дараа та өөрийгөө шалгаад энийг үнэхээр чийлсэн байна уу гэдэг ингээ мэдээд тэнгүүд чийлсэн байгаад өөрийгөө шалгаад эхлэнгүүт та алдахгүй тэр бүгдийг ингээ 100% мэдчихэж штэ. Альсаар 80-90% та мэдчихсэн мэсэндээ тэр чинь баг зэрэг үр дүн үнэхээр гарсан байна гэсэн үг штэ. Тэнгүүд тэр үр дүн дээр сэтгэл ханаж авна штэ та. Би ч чийлээд гэсэн чинь нэрэл чийлээд гайгүй чийлээд байгаа юм биш үү гэдэг юм уу тийм ээ. Тэгээд энэ сэтгэл ханамжаа бий болох хэрэгтэй. Сэтгэл ханамж бий болгож хийж хийх хэрэгтэй. Тэгээд нэг зорилгоо тодорхойлоогүй за ямар ч тач хийж эхлэе гэсэн хүмүүс ерөнхийдөө энэ номон дээр бичснээр болохоор ингээд нэг юу төлөвч чадвар нь ерөнхийдөө удаан үргэлжлэдэг юм байна л да. Тэгээд ямар ч тач хийж эхлэе гэдэг зүйл бол байх ёсгүй. Та зорилгоо тодорхойлох болгосны үндсэн дээр наддаг гам буюу яг сэтгэл ханамжаа авахаа бас тодорхойлох хэрэгтэй гэсэн. За тэгээ энэ номон дээр гарч байгаа 3 дахь бас гол зүйл нь гэх юм бол хүмүүс болохоор ингээд нэг яадаг гэхээр за зорилгоо тодорхой болгоцлоо тэнгүүдээ ингээд хийгээд эхлэхлээ тэнгүүтээ таны гол зүйл нь юм маш хэцүү зүйлс эхлээд байдаг. Тэнгүүд нь хэцүү зүйлс эхлэнгүү тарих гэдэг эрхтэн нь болохоор яадаг эрхтэн бэ гэхээр одоо ер нь бол залхуу эрхтэн тарих өөрөө залхуураад байж дуртай эрхтэн. Тийм учраас хэцүү зүйл рүү ялангуяа одоо хэцүү зүйлтэй зурлахыг хүсдэггүй юм эрхтэн баггүй тарих өөрөө. Тийм учраас та бүхэн тийг маш ойлгох хэрэгтэй. Тийм учраас шууд хэцүү зүйлээс эхэлчих юм бол тарих өөрөө наач бүтэхгүй болий гэдэг мессежийг чамд өгөөд тэгээд тэр мессежээс нь болоод чи ингээд төлөвч чадварч удаан өршлөхгүйгээр дуусчих гэсэн үг байхгүй. Тийм учраас одоо хамгийн амархан зүйлээс эхлэх хэрэгтэй гэсэн эхлэе. Бүр хамгийн амархан элементарны зүйлээс бүр эхлээд явах хэрэгтэй гэсэн. Тэгээд тэрнээс багаар ингээд өсгөөд явах хэрэгтэй гэдэг зүйл дээр одоо хамгийн гол номон дээр бичсэн байгаа. Тэгээд хамгийн бас энэ номон дээр хамгийн гол зүйл гэх юм уу? Токиогийн сургуулийн оюутнуудаас судалгаа авсан юм байна л да. 100 оюутнаас судалгаа анкет хэлбэрээр судалгаа аваад тэгээд хичээл хийж байхдаа одоо хичээлдээ дуртай учраас хийдэг үү эсвэл дургуйч гэсэндээ ямар нэгэн байдлаар хүчээр хийгээд ингээд амжилтанд хүрээд Токиогийн сургуульд авсан уу гэдэг судалгаа авсан чинь тэр 100 оюутнаас судалгаа авахад ерөнхийдөө 70% оюутнууд гэсэн үг шүү дээ тийм ээ. 70 оюутнууд болохоор дуртай учраас маш их дуртай учраас хийж хэлсэн. Тэгвэл энэ судалгааны үндсэн дээр юу гарч ирсэн юм 70 он гэдэг маань өөрөө Токиогийн сургуульд орсон оюутнуудын дийлэх хувь нь одоо тий яг ингэ тэгвэл дуртай учраас л хийгээд дуртай учраас төлөвч чадвар нь өндөр байдаг юм аа гэдгийг ойлгох болно. Тэнгүүд яаж дуртай болсон бэ гэдэг номон дээр бичсэн байгаа. Тэнгүүд нэг яаж дуртай болсон бэ гэдэг. Ер нь тэгээд бидний их алддаг зүйл нь юм. Та дуртай дургу гэдэг зүйл их алдаа гаргадаг гэж хэлж болох байх. Тэгвэл эхнээсээ их шууд дургу гэж шийдсэн байдаг. Тэгээд тэр нь болохоор юу гэдэг вэ? Теннис тоглох дургу теннис тийм ядаргатай юм олон цагаас ингээд гэдэг ч юм аа шилэн гардаг. Тэнгүүд ингэж хэлмээр санагдаж шүү дээ. Чи эхнээсээ энэ зүйлийг оролцож үзээчгүй байж хийж үзээчгүй байж чи яаж энэ зүйлийн тэр сайхан зүйлс гоё зүйлсийг мэдээд байгаа юм бэ? Тэ шийдээд байгаа юм. Оролж үзээчгүй гэж чи яаж тэр зүйлийг мэдээд байгаа юм бэ гэдэг хэлмээр санагдчихлаа шүү дээ. Тэгмэд өөрийн дуртай зүйл одоо хин нэг миний дуртай зүйлийг шөмсөж эхлэв. Чи тэр зүйлийг үзээч аним дуртай байгаад анимыг үзээчгүй хүмүүс анимчаас та хавг өстэй юм тийм гэж яриад хүмүүс гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан чи анимыг нэг гоё анимыг одоо бүтэн ингэж үз дуусгаачихгүй байж чи яаж анимыг ийм тийм гэж шөмжлээд байгаа юм бэ гэж хэлмээр санагддаг байхгүй. Яг тэрнтэй адилхан зүйл байхгүй. Тэгмээ та хичээлийг шууд дургуйг шөмжилсэн байна. Тэгээ дургуйг ингээд хичээлстэй ядаргаатай ингээд хэцүүгээр бодцсон. Та тэр яг жинхнээсээ өөрийн сэтгэл зүрхээсээ бүр ингээд жинхнээсээ хийж эхлэхгүй хийж үзээчгүй тэгтэрснээс тэр зүйлээ сэтгэл ханамж авч үзээчгүй байж яаж тэр зүйлээ ингээд дургуй гэдгийг ингээд мэдээд байгаа юм тийм ээ. Юмд ингээд сэтгэлээсээ хандж бүр сэтгэл зүрхнээсээ ингээд тийм бүр жинхнээсээ ингээд бүр ингээд гүрээж ингээд сууж гүрээж ингээд хандж эхэлж хүн өөрөө тэр зүйл дуртай гэдэг мэддэг болно. Тэгээ номон дээр хамгийн гол энэ зүйлийг бичсэн байхгүй. Бид нар эхлээд дуртай гэдэг зүйлдээ одоо дуртай байгаа зүйлээ дуртай болохын тулд эхлээд нэг тэр зүйлдээ дуртай гэдгийг мэдхийн тулд хийж үзчихээ жихнээсээ ингэж ойлгож үзчихээ тэр зүйлээ дуртай болсон гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас та энэ зүйлд номон дээр хамгийн гол гарч байгаа зүйл нь юм та дуртай дургу гэдгийг эхлээ мэдэхгүй тийм учраас хийж үзчихээ тэр зүйлдээ ингэж хөгжилтэй тэр зүйлээс гоё таашаал авч ийж тийм тэр зүйлд дуртай болно. За хичээл их дуртай болсон нь миний гол бас зүйл гэх юм бол би яг тэрнээс өөр чалтгаан байхгүйгээр хийж эхэлсэн. Тэгээд бас нэг амжилт олон зүйл тохиолдсон учраас тэгээд тэр хичээлээ хийгээд тэгээд давхар нэг юу гэдэг хүмүүсээс ирсэн тэр нэг гоё одоо мессежүүд, эрэг мессежүүд тийм ээ. Одоо багшнаас одоо магтаалыг сонсдог ч юм уу, эргээд ойнууд чи мундаг шүү гэдэг ч юм уу тийм ээ. Шаардлагын дүнсэнд баг
ингээд ахаад хэлсэн гэдэг юм уу. Тэгээд энэ зүйл маань намайг одоо хичээл дуртай болох бас хамгийн гол төлхөр одоо болсон гэж хэлж болно. Тэгээд энэ ном дээр бас хамгийн гол гарч байгаа зүйл гэхээр төвлөрөх хүч буюу төвлөрөх чадвар гэдэг байна шүү дээ. Тэгээд энэ болохоор төвлөрөх чадварыг одоо удаан хугацаанд барьж авах гол арга нь юу вэ гэх юм бол Крис Дэрв гэдэг зүйл байна. Крис Дэрв буюу ерөнхийдөө төвлөрөх чадвар гэдэг нь болохоор та яг өөрөө тодорхойлсон зорилгыг хамгийн гол төвлөрөх ёстой гол зүйлээс бус зүйлсээ шууд хаяа гэсэн. Бүгдийг хаяа гэсэн. Одоо юу гэдэг нь та шагалтанд тэнцэж шүү дээ. Шагалтад одоо 7 сард байл 12 сард одоо энэ одоо Японы хэлний шагалт байгаа шүү дээ. Нойг шиг. Тэгвэл 12 сард одоо энэ хоёр ч юм энэ нэг ч юм энэ 3 дахь шагалт байна тий. Тэгвэл тэр 12 сарын хүртэлх хугацаанд та хэрэггүй бүх зүйлсээ чинь найзуудтай гадуур тоглох болж хэрэгтэй гэсэн төв зүйл. Бүх зүйл нь хаяа гэсэн. Золиослно гэсэн. Золиослно хилжиж та тэр төлөвч чадварч илүү урт хугацаанд явна. Бүх зүйлийг хаяа гэсэн. Та тоглоом их тоглодог байлаа гэж бод. Тоглоомоо төр болцсон гэсэн. Төр бүр болохгүй байсан ч гэсэнтэй тэр тоглоомоо бүр маш бага зарцуулаад хамгийн гол цагаа тэр одоо юу гэдэг шагалтандаа бэлтгэдэг зарцуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм биш гэнэс. Тэгээд энэ зүйлийг бэлтжиж тэгжиж таамаглан дөрөх болно. Тэгээд бас энэ зүйл дээр гарч байгаа бас нэг гол зүйлийг би ярив. Тэгээд энэ бас нэг гол зүйл нь юу байсан? Энэ ном дээр миний ойлгосон гол зүйл нь юу байсан бэ гэхээр энэ ном дээр их хүмүүсийн төлөвлөх чадвар удаа үргэлжлэхгүй гол зүйл нь юу гэхээр тэр хүн өөрийгөө мэддэг гинэ. Өөрийгөө яг ямар төрлийн хүн бэ гэдэг ойлгодоггүй. Тэгээд энэ ном дээр болохоор нэг бүр анкет маяг судалгаа хүртэл байсан. Тэгмээд нэг юу гэдэг хүмүүсийн одоо төрөл нь болохоор ингээд баруун болон зүүн тарих байгаа шүү дээ. Тэнгүүд нэг миний хувьд гэх юм бол яг нэг та өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Та аль тарихаа илүү ашигладаг. Миний хувьд гэх юм бол зүүн тарихаа илүү ашигладаг хүн юм байлаа. Тэгээд зүүн тарихаа би илүү ашигладаг. Тэгээд дээрэс нь юу гэдэг юм миний хувьд тийм ямар ч тач хичээгээд үзье гэж төлөв юм байлаа. Маш хичээгүй төлөв юм байлаа. Миний хувьд бол хичээх юм тийм хичээг дөрөв сая буюу маш хичээдэг төлөв юм байлаа. Тэгээд бас 3 дахь зүйл гэх юм бол энэ 3 зүйл хүмүүс байдаг жоох. 3 дахь зүйл гэх юм бол кодо буюу ямар тач хийгээд үзье гэдэг зүйл төлөв юм байлаа. Ямар тач хийгээд үзье гэдэг төлөв юм байлаа. Тэнгүүд нэг хүмүүсийн төрөл янз янзтай хүмүүс хүн бол өөр юм гэсэн тийм төрөлтэй юм байна. Жишээ нь одоо баруун тарих ашигладаг хүн байж болно тийм ээ. Баруун тарих ашигладаг. Тэгээд тийм хичээхийг хүсдэггүй төлөв юм байж болно. Одоо гэдэг би болохоор амар хичээдэг төлөв юм байлаа. Тийм хичээх юм тийм тэнэгштэй гэдэг төлөв юмсэж болно шүү дээ. Хичээх тийм дуртай биш төлөв юмсэж болно. Тэгвэл энэ хүмүүс болохоор өөрийгөө ингээд та тийм төрөлтэй бол өөрийгөө мэдчих хэрэгтэй. Тэнгүүтээ урдгал болохоор кодо би ямар тач үйлдэл хийдэг төлөв юм бол биш. Үйлдэл хийхээс өмнө маш их бодож нэгтэлцээс тэгжиж өглөө гэдэг төлөв юм байж болно. Хүмүүс та энэ төрөл өөрийнхөө одоо ямар төрөл вэ, юу вэ гэдгээ өөрөө тодорхойлсны үндсэн дээр тэгээд нэг төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөх хүчээ бий болгоод төлөвлөх чадвараа илүү сайжруулах хэрэгтэй шүү гэдгийг номон дээр буюу дахин захиж бичсэн байлаа. Тэгээд энэ дээр одоо энэ видеог үзсэн хүмүүс дээр одоо багц гэсэн зүйлсийг бас ойлгосон баг. Тэгээд хамгийн гол зүйл маань гэх юм бол та бүхэн энэ зүйлтэй дуртай болох хэрэгтэй юм биш үү? Зорилгоо тодорхойлох хэрэгтэй юм биш. Зорилгоор алхмуудаа тодорхойлох хэрэгтэй юм биш үү? Тэгээд бас нэг ном одоо миний өссөн төлөрөх ном чадрын номон дээр их гол хамгийн бас нэг гол зүйл нь бичсэн зүйл нь хоошоо атаа юу буюу ерөөхдөө өөртөө шагнал өгөх гэдэг зүйл байна. Тэгээд ямар нэгэн зүйл хөрөнгөд бага шагнал өгөөд тэр зүйл дээр одоо за 10 хоногийн дотор та ойролцоогоор тий 10 хоногийн дотор 100 анц шилжлээ, 10 анц шилжлээ, 100 анц шилжлээ. 100 анц шилжснийхаа дараа та өөрөө шалгалт аваад нөгөө төсөл ханамж авна шүү дээ. Төсөл ханамж авчлаа. Тэнгүүт өөртөө нэг дуртай зүйлээр шагнах гэдэг юм уу тий. Одоо юу гэдгийг өөртөө ямар нэгэн байдлаар шагнал өгөх, өөрийнхөө дуртай зүйл дээр шагнал өгөх байдлаар төлөвлөж чадварч илүү өсдөг. Юу шагнал өгч өөртөө шагнал өгч хойшоо буюу одоо гохоби гэж ярьдаг. Гохоби буюу тийм өөртөө шагнал өгч таны одоо сэтгэл ханамжч илүү их цаашаа ингээд өглөөр төлөвлөж чадварч илүү одоо удаан үргэлжлэх боломжтой гэдгийг энэ бас сүлд хэлье. Тэгээд энэ номоос багц гэсэн зүйлийг ойлгож аваад бас төлөвлөх чадвар илүү сайжруулбал энэ видеоны бас үндсэн гол утга учир болох байхаа. Тэгээд бас бүхэл бүтэн номыг би нэг 14 минутанд 15 минутанд яриад дуусгах боломжгүй учраас бас асуух зүйл байвал надаас мессежээр асуугаарай. Тэгээд энэ видеогийн хүргээн хөндөөлье. Тэгээд энэ видео таалагдвал та бүхэн лайк хийгээд subscribe дараарай. Тэгээд дараагийн видеогоор уулзлаа түр баярлалаа.